багтаа. Яг тов гарсан уу хизээ болох вэ? Огт тов гараг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо намын дүрмээр бол нийслэлийн намын орооны тэргүүлэгчид нийслэлийн намын орооны хурлыг хуралдуулах ийм одоо зарлуу хуралдуулах эрхтэй. За би өөрөө нийслэлийн Монгол Ардын намын орооны тэргүүлэгчдийн хурлыг зарлах хэрэгтэй. Тэгээ би өөрөө огт мэдээгүй байхад хаана ямар тийм тов гарсан талаар та мэдээлэл авсан бэ? Би бол мэдэхгүй байна. Огт тов гараагүй. Хизээ хуралдах юм. Дулаа. Хизээ. Хурлыг нийслэлийн Монгол Ардын намын ороо өнгөрсөн онд туралцсан. Би өөрөө нийслэлийн Монгол Ардын намын орооны дараагаар одоо сонгогдоод 1 жил 10 сар болж байгаа. Манай намын дүрмд бол 4 жилийн хугацаатай байгаа. Тэгэхээр одоо би хаанаас хэн хуралдуулах гэдэг нийслэлийн Монгол Ардын намын орооны гишүүдийн одоо 3-1 энэ төр нь шаардаж хуралдуулсан зүйл алга байна. Тэгэхээр хоёрхан зүйл байгаа. Нэг бол 3-1 шаардаад хуралдуулах хэрэгтэй. Нэг бол би өөрөө зарлаад хуралдуулах хэрэгтэй. Энэ оны одоо намар өөрөө бидвэл жилийн ажлынхаа тайлан тавих юм ээлжид хурлын топ бий. Өөр зүйлгүй би ингээд дараагийн ажил. Газар олголт таны хувьд одоо өмнөх 2 засаг дараагаас илүү олгочтой. Уг нь бол газар олголтыг хязгаарлаж байгаа шүү дээ 0.7. Тэр худлаа. Өөрөөр хэлбэл бид нар газар олголтыг үндсэндээ зогсоосон. Яагаад ийм тоо статистик гарч ийнэ гэвэл 2023 оны 12 дугаар сард гэр хорооллыг орон сууцчлуулах авто замын төвжирлийг бууруулах хуулийг би батлуулахтай хамт газрын тухай хуульд өөрчлөлт оруулад 6 дүүргийн засаг даргын газар олголтыг зогсоох шийдвэр гаргасан. За ингээд тухайн 6 дүүргийн засаг дарга дээр хуримтлагдсан байсан 0.7-той холбоотой өргөдлүүдийг тодорхой 6 сарын хугацаа өгч шийдвэрлэх юм одоо шилжилтийн үеийн зохицуулт хийгдсэн. Тэгэхээр Баян зүрх дүүрэг хамгийн их нь. Тэгээд дараа нь Сонгон хайрхан дүүрэг, дараагийнх нь Хаан уул дүүрэг. За тэгээд Сүхбаатар Чингэлтэй. За Баян уул дээр баг байхгүй. Ингээд 0.7 газартай холбоотой нөгөө өмнө нь иргэдээс ирсэн хоримтлагдсан байдлын өргөдлүүдийг хууль хэрэгжихтэй холбоотой шилжилтийн үеийн зохицуултын хүрээнд шийдвэрлүүлж дуусгасан тэр статистик тоо гарч байгаа. Нийслэлийн засаг даргын хувьд инженерийн шугам сүлжээтэй газар олгосон олголт одоо миний үед баг байхгүйтэй адилхан. Би 4 тохиолдолд газар олгож байгаа. Нэгт нь дуудлага худалдаагаар, хоёрт нь төр хувийн хвшлийн түншлэлээр, гуравт нь төрийн байгууллагын үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбоотой, дөрөвт нь нөгөө замын тараст орсон юм уу, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой нөгөө нөхөн олгууртайгаар газрыг олгож байгаа. Зүгээр нэг жишээ олгоод 36 захирамжийг харахад 25 нь иргэнд 11 нь чухал гэж болгосон байна. Тэр дотроо худалдаа үйлчлэгээний чиглэлээр манай чухал үйлдвэрлэл үдэ аж ахуйн чиглэлээр болгосон байна. За наад бол наад чин дүүргийн засаг даргын захирамжийг нийслэлийн засаг даргын захирамж болгох. Өөрөөр хэлбэл төрийн худалдаа авахтай холбоотой газруудыг дандаа нийслэлийн захирамж болгохтой холбоотой юм шилжилтийн үеийн зохицуултууд явж байгаа. Тэгэхээр манай газар олголттой холбоотой зүйлүүд бүгд нээлттэй ил тод байгаа. Та өөрсдөө очиж судалж үзэж болно гэдэг. За байршлаасаа шалтгаалаад 1 метр квадрат хашааны газрыг дунджаар 1.2 сая төгрөгөөр тооцож байгаа. За үүн дээр нэмэгдээд бусад хөрөнгүүдийг үнэлж байгаа. За үүн дээр нэмэгдээд нөгөө аж ахуй үйл ажиллагаа эхэлж байгаа тохиолдолд аж ахуй үйл ажиллагаатай холбоотой одоо нөгөө зардлуудыг нөхөж тооцож байгаа. Нийслэлийн төсвийг одоо солих тухай яригадаад байна шүү дээ. Жишээлбэл гандангийн дандаа шүү. Гандангийн төслийн хувьд бол өнгөрсөн жил бид нар төлөвлөөд 1.8 га газрыг чөлөөлөх төсвийн мөнгийг тавиад ингээд одоо чөлөөлөх 3 айл үлдсэн. 3 айлтай өчигдөр би бүгдэндээ нь уулзаад ойрын үед эзлэе гэсэн зүйл байгаа. За гандан гэдэг төсөл тогтоолын төслийн гол агуулга бол гандангийн өөрийнх нь эзэмшлийн 6.8 саяны чөлөөлсөн 1.8-ыг хасаад үлдсэн 45 орчим га газрыг ирж байгаа одоо 5-аас доошгүй жилүүдэд жил болгон төсөв тавьж
айлуудаа зөвшөлдөж чөлөөлнө гэсэн юм зохицуулттай юм чинь. Нийслэлийн намын даргын асуудлыг яриагдаад ирлээ. Та өөрөө мэдэхгүй гэж байна. Гэтэ намаас танд ямар нэгэн шахалт үзүүлээд байгаа зүйл байгаа юм. Намын даргын ажлаа өг гэдэг ч юм уу. Огт алга. Би намын даргатай уулзсан. Ерхий сайдтай уулзсан. Намын ерхий нарийн бичгийн даргатай уулзсан. Тэгээ бид нар чинь сая баг хурлын үеэр бараг л 3 хоног л цуг байцгаалаа шүү дээ. Тэгээд ажлаа одоо урагшаа хараад хийцгээе. Одоо эх оны сонгуулиудад бэлдээ мөрийн хөтөлбөрийнхөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж ажиллая л гэдэг ийм зүйл ирсэн. Нийслэлийн төсөв баг 2 их найдаар сарын дараа шүү дээ. Нэгдээд ороод ирлээ. Тэгээ энийг төлөөлөгч нар шүүмжлээд байна. Тэр хоёрын өвчний түншлэл нэртэй 3-4 төсөл ороод ирсэн. Яг хэрэгжиж байгаа тодорхой бодиттой өргөдөн байхгүй. Тэр хоёрын өвчтэй тэгээд зүгээр нэр орж ирээд байна гэж шүүмжлээд байна. Яг энэ нэмэгдээд байгаа 2 их найдын төслийг яг юунд зарцуулах гэдэг танаа хотод бүхэндээ байхгүй хамгийн төсөлтэй юм болж шүү дээ. Одоо чинь тэр адууны уралдаан зохион байгуулах дээр 4 тэрбум гаруй төгрөг тавьсан байна гэдэг нэг тийм нийтийн уралдаан дээр яригдчихсэн шүү дээ. Агросичийн хот дээр бас их хэмжээний мөнгө баримтаагүй Агросичийн хот дээр 2 тэрбум гэх мэтээр ингэж тавилаа гэж хүмүүжлэх гарч ирсэн шүү дээ. Нэгдүгээрт адууны юу гинэ? Адууны наадам. Баян зүрхтэй. Би ёстой мэдхгүй тэр дэлхийн адууны өдрийг тэмдэглээгээд шадар сайд ган уягаас надад бичиг ирээд түүний үйл ажиллагаатай холбоотой 3 тэрбум төгрөгийг 7 сарын 13-ны өдөр зарцуулах мөнгийг нийслэл төсөв дээрээ тавь гэсэн. Тэгээ би сэтгүүлчд ялангуяа одоо чи ерөөс огт хараагүй хөөхгүй. Сэтгүүлчд мэдээлэл яхахта тэр мэдээлэл эхлээд нягтлал мэдв. Хоёрт нь сая шүрээ асууж ийн танаа засгийн нийслэл одоо амар их төсөвтэй гэдэг. Би одоо маш олон удаа тайлбарлаа. Ерөөсөө та ойлгохгүй. Энэ нийслэлээр хэрэгжиж байгаа гадаад дотоод төсөл хөтөлбөрүүдийг бүгднгийн нийслэлийн төсөвдөр нэм бичээд явд юм аа. Одоо би хамгийн сүүлийн жишээ хэлье. Энэ шин цэвэрлэх байгууламжийг 2017 онд бүгд найрамд хятад улсын засгийн газрын хөнгөлтөө зээлээр 269 сая Америк доллараар хийсэн. Энэ ойролцоогоор одоогоор 1 их 80 төгрөг. Энийг ингээд манай төсвүүдээр нэмээд биччихэж байгаа. Хойд сэлбийн одоо шинээр баригдаж байгаа төсөл хөтөлбөр байна тийм үү? Энэ ойролцоогоор 2.5 их 80 төгрөгийн төсөв төртөгтэй төсөл байгаа. Энийг манай төсвүүдээр нэмээд биччихэж байгаа. Намайг ажил авахд нийслэлийн төсөв 1.9 их 80 байсан. Одоо нийслэлийн өөрөх нь саяны бидний 2025 оны төгсгөл батлуулсан төсөв 4.9 их 80 руу очсон. Ингээд энэ хэрэгжиж байгаа төслүүдийг бүгдийг нийлүүлээд нэмээд бичээд байна. Энэ буруу гэд бид нар зээл ашиглалтын тухай хуулийг сая намрын чуулган төгсхийн өмнө өргөн барьсан. Өөрөөр хэлбэл энэ сэлбч байд юм уу? Энэ эрдэнэ өрөнч байд юм уу? Энэ нефт тосруулах үйлдвэргээд эргээд өөрийнхөө үйл ажиллагаагаар төлөгдөх энэ төсөл хөтөлбөрүүдийг төсөвдөр бичдэг энэ зарчмаасаа татгалзъя. Төсвийг төсвөөр нь төслийг төслөөр нь явуулдаг болёо л гэдэг ийм агуулга ярьж байгаа гэдэг би одоо нэлээд олон удаа тайлбарлаж байна гэдэг. Хэд хэсэг үлдээр төсвөөс хасгаар төсөл нь яг хэд болчиход байна. За одоо би яг тоо харж хэлнэ. Энэ одоо ингээд шинээр одоо сая би хэлдээ шүү. Тэр цэвэрлэх байгууламжийн төсвийг манай дээр нэмж бичээгээд сая засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн 7 хоног тогтоолох гэсэн. Дахиад энийг бид нар дахиад тавтгаж нэмж бичээл явна. Өөрөөр хэлбэл бүх одоо гадаад дотоод зээл ашиглалттай холбоотой төсөл хөтөлбөрүүдийг нэмээд төсөвдөр давхар нэмж бичээд тэгээд танаад нийслэл хамгийн их төсөвтэй явж байна л гэдэг. Тэгээд бид нар өөрсдөө эргээд энэ дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх түүнтэй холбоотой зарим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж тухайлбал туулын ордны зам. Бид нар 2027 онд багтаагаад энэ төслийг ашиглалтанд оруулчвал Улаанбаатар хотын төвөгжрөл зөвхөн энэ төслөө шалтгаалаад 30% буурна. Таранбай гэдэг төслийг бид нар эхлүүлж Таранбай гэдэг төслүүд 2028 онд 1-р шугамд ашиглалтанд орно. Ингэснээрээ бид нар нийтийн тээврийн цоо шин төрөл хэлбэртэй болно. Цагаараа явдаг болно. Тэр чиглэлд автуусгүй болно. Гэдэг л ийм л төсөл хөтөлбөрөөр явж байгаа. Яг хаа манай нийслэлийн иргэдийн хурлын зарим нөхдүүд чинь бас улс төр хийх хэрэгтэй шүү дээ. Тэр одоо нийслэлийн иргэдийн хурлын одоо камерыг ашиглаж юм ярих ёстой шүү дээ. Төр хувийн хвшлийн түншлэл хинт ямар хохирол учруулсан. Хинээс ч мөнгө гараагүй. Нийслэлээс мөнгө гарахгүй. Эхний үр дүн гарлаа шүү дээ. Бид нар ТЭЦ 5-ыг төр хувийн хвшлийн түншлэлээр анх удаага Монгол улсын түүхэнд төр хувийн хвшлийн түншлэлийн
сая гэрээ байгуулад одоо ажиллана хэлцээ явж байна. Хаад очиж сурвалж 40 жил нэг ч станц өрөөг үзтээ. Тэгээ тэрийг төр хувийн хөгжлийн түншлэлээр явуулсан гэдэг юу нь буруутаад байгаа. Аж ахуй нэгж байгууллагууд ийм төсөл хөтөлбөрийг бид нар төр хувийн хөгжлийн түншлэлээр хэрэгжүүлээ гэдэг хүсэл төхөөр тэрийг бид нар дараад бүтэн жил суух юм уу? Ирсэн даруйд нь засаг даргын зөвлөлийн хурлаараа хилцүүлээд иргэдийн хурал танилцуулах юм. Татвар төлөгчдөөс мөнгө гарахгүй юм дээр бид нар жагсаалтанд нь нэмж оруулаад тендер зарлаад сонгон шалруулаад чадвал чадахгүй л дараагийнх нь хийгэл гэдэг л зарчим явж байгаа шүү дээ. Юусавын ажил ямар шатнд авч Би сая дөнгөж сая яриад дуусгаж байна. Нийслэл бонд гаргана гэдэг байгаа шүү дээ. Өмнөх бондын үр төлбөрийг төлөх хуваарьтай байгаа. Газар шорооны ажил нь эхэлсэн явж байна. Үнсээ зөөж байна. 4 сарын 15-нд дахиад доошоо ухаад яг уул бетоноо тавих ажил нь эхэлнэ. Техникүүд нь ороод ирсэн явж байна. Чи юу асуулаа? Бонд гаргана гэсэн чинь нийслэл. Гэхдээ чи тэрийг тест 5 дүгнгээд бонд гаргаж байгаа үстэй. Өмнөх бондын үр төлбөрийг төлөх хуваарьтай байгаа. 24 оны 200 тэрбум төгрөгөө төлөө дууссан гэд би одоо 13 дахь ярьж ш. Та нар төлж дуусчаад буцаагаад 200 гаргах гэж байна гэж хэлээд байгаа чинь. Та нар ямар сонь. За би одоо завгүй. Сандаг зүрх хэмжсэн шүү дээ.